цаана үгүйсгчтэй таахын сайн хаалгаж байна. Таахны амралт чөлөөт зөвхөн нэгэн Аврора Entertainment уран бүтээлчдийн 60 секунд гейм шоуны нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгчтэй түргэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт Сэтгэвкийн аимшигын киноны дуудлага киноны уран бүтээлчд оролцож байна. Баяр хүргэе. Оролцогчдод хайснаа урьж байна. Австралийн кино зураглаачдын гишүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан зураглаач Ангараг. Баяр хүргэе. Кино найруулагч, дуудлага киноны ерөнхий найруулагч Багчаавын Чингүү оролцож баяр хүргэе. Заавал шилтэй хостой мэж юм. Зүгээр. Сандраад ямар гоё зөө. Сандралтаа нүднийхэн сандралт ингээд нууж байгаа байхгүй. Сандраа хүний сандраагаад гэж. За баярлалаа. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцгээсэнд баярлалаа. За баярлалаа. Уран бүтээл өндөр үстэй та хоёроо. За. Удахгүй киногоо нээх Тэг гээ. удахгүй киногоо нээх гээл. Кино мөс ямар ойчтой байдаг болсон юм бэ дараалал тий. Харин одоо тэгээд их олон хүмүүс их олон киноч хийдэг болсон юм байна. Тэгэл ямар ч гэсэн тэгэл. Ер нь танай кино одоо энэ жилийн хэд дэх кино 2013 оны. Тэгэхгүй нэлээ барга 12 идэх кино нөө. 10-аас нэлээгээл шишсэн зараас хойш яг сезон эхэлснээс хойш бол сая миний мэдээ 4-5 дахь кино нээчүү те. Манайхаас ингээл нэг гэл ойчроо үлээгээл. Монголын кино урлагт бас нэлээд том хөрөнгө оруулалт хийж байгаа. Ангаргийн хувьд бол тийм ээ. Олон кинон дээр ажиллалаа. Ер нь одоо нэлээд туршлагаж байгааз. Харин тэгэл. Кино зураглаачдын төвшин хэрэг нь яг одоо чиний нүдээр. Гэхдээ яг ер нь бол манай операторд ер нь их сайн шүү дээ. Чи ер нь одоо тэр реклам, видео, клип, тэр видео, мьюзик гэднэртэй бол ер нь айгүй сайжирсан билээ. Тэгээд айгүй ер нь тэгээд айгүй их юм үздэг болцсон юм байна. Тэгээд ерөнхийдөө одоо сүүлд гарч байгаа тэр юмнуудыг харж байхад бол ерөнхийдөө ер нь бол тэр барууны лаг клип тэр рекламуудаас ер нь нэг тутгаргүй л харагдчих шүү дээ. Баг өнгө төрхний хувьд мундаг идэг болсон юм шиг. Сайд болсон билээ. Та чи хоёулаа орж ирсэн шүү дээ. Тий. Нэг үе. Нэг хоттой юу яа. Тэг нэг хот. Чингүнэ байж нь. Хоёулаа байж. Гэхдээ ондоо сургууль тий. Ангаргийн хувьд чинь ямар сургууль? Кино академи. Академи. Чингүнэ чинь драмын төв академи байж байгаа. Хоёр бүтээр хоёулаа академи. Хэнтэлэр бол хэрэлдэнэз. Алдсан шүү дээ. Хараалаа урсгалаа. Та ихний одоо зургийн яг юун дээр зураг авалтан дээр энэ бол баян хэрэлдэн үстэй. Тэгээ ер нь л баян хэрэлдэн шүү. Тэгээд олон жил нөхөрсөн болохоор тэгээд бараг л нүдэрээ хараад ойлгоцсон болчихлоо юм шүү. Тэгэл эн чинь тэгэл урваагаал ирэнгүү тэгэл за нэг юм болохоо ойлчлаа даа гэх тэгээд юм нь болоод хоорондоо нэлээд ойрцсон гэсэн үг үү? Тэг ер нь бол уран бүтээлээр. Уран бүтээлээр. Зөв. За ингээд нэвтрүүлгийн 1-р үед хоёр зочдойгоо урьж байна. Нэвтрүүлгийн 1-р үе бол Гардан тулааны үе юу? Юу вэ? Хотлаа тоглосон. Нэвтрүүлгийн 1-р үеийг авах энийг өмсөх шаардлагатай байдаг. Баярлалаа их хүмүүсэгчтэй. 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 1-р үеийг хэлэхэд бэлэн боллоо. 1-р үед одоо зураглаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ангараг, кино найруулагч Чингүнэ нар оролцож байна. Баяр хүргэе. Амжилт хүсье. За баярлалаа. За 1-р асуулт бол 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн уран бүтээлчид та хоёрт бас зориулан бэлтгэсэн, тусгайлан бэлтгэсэн бас асуултнууд байгаа. Энэ асуултанд зөвхөн тийм үгүй гэсэн хоёр хариултаар хариулах юм байна. Эргэлзэж тэнэгэлзээд үгүй юуг нэ дахиад асуудаад ирэх юм бол шууд ширэн намцгол одоорой. Ер нь бэлэг зөхөж ийсэн. Яасан. Үгүй хийсэн. Гэх мэт л хариулах юм биш. За ингээд үзэж штэ бүгдээрээ хамтдаа Ангаргийг ширэн бэлэгээр цохихын төлөө урагшаа. За ингээд хамгийн анхны асуултаа тавь Ангаргаа. Тийм үгүй гэсэн хоёр хариултаар хариулна. Чингүнэ чи сайн хүн гэж боддгоо. Тийм. Та жүжигчин болъё гэж боддгоо. Үгүй. Та их нэртэй юу? Байна. Та өөрийгөө шилдэг зураглаач гэж боддог. Үгүй. Үгүй. Та өдөр болгон загас надад болдог. Өөр асуулт. За, яг зөв өрөөс ууш төгсөнгүй. Ангаргаа чи бол Монголын кино урлагт зөндөө олон уран бүтээл хийсэн. Зөндөө олон үзэгчдийн илмийг өсгсөн сайн уран бүтээл хийсэн тийм үү? Тэгэхэд бас секси сценүүд бас олон аавн тий. Аавн. Тэгэхэд карда татнэз? Кардан мэдгүй кардан гэдэг юу юм бэ? Карда татаад юу яах вэ? Юу гаргах вэ? Юу вэ? Янз бүрийн юм гаргах вэ? Гарахгүй юу гэж. Чаач гардыг биш үү? Кардан гэж ойлгохгүй. Чи ямар шийдэ? Оранглер. Гарт орц байгаа юм. Бага татдаг. Тэгэхээр чи юутай төстэй болж байна? Тэр чи гарт орц чи ерөөсө кардан татах чи юу гэдгийг? Хүний бие дээр эргэтнэр юу байж таах нь ойлгохгүй нөө. Картон татгаа. Нэг. Эсвэл чи юм айкон чи сайн зураглаач. Чи бол хүний юм сайн. Зураглаач бол сайн. Тэгсэн
Картонод ойлгохгүй шүү. Нэвтрүүлгийн дараа карта таталцыг зааж. За тэгээд За, гадаад дуучдын дуу сонсох дуртай юу? үгүй. Монголоо сонсох дуртай тийм. Антны ямиг хороож ирсэн үү? Үгүй. Үгүй юу. Их сургуульд байхдаа хичээлд онжсэн үү? Унжсэн. Урд уу? Юунд дээр онжсэн? Ер нь бол яг гол унсан хичээлүүд гэх юм бол ер нь яг хилтэй холбоотой хичээлүүд нь л унсан. Яг ер нь медиа чиглэлийн сургуулиуд бол ер нь хэл нэг шаарддаг шүү дээ бас тийм. Гэхдээ ер нь бол яг мэрэгчлийн хэллэгүүдээр л анхаарч. тийм мэрэгжлийн хэллэгүүдээр авчираа. Тэр чинь бас зунд нь бас мэдхгүй юм зөндөө юм чи. Тэгээ бид нар чинь тэгээд хитлэлээр ядгсан яг хятадчиг бол ага ярьж чадахгүй шүү. Тэгээд ерөнхийдөө тэгэл нэг тийм ойр төдийл юм ярьж байгаа юм чи. Мэдээж бас гадаад дотоод бас сургууль соёл төгсөөд ирээдүйн одоо Монголын хувьд том хөрөнгө оруулалт хийж байгаа. Та хоёуланд баяр хүргэе. Баярлалаа. Та таахгүй юу? Үгүй. Шинжилгээ өгсөн үү? Үгүй. Шинжилгээ өгөөгүй яаж мэдчихэв? Үгүй таахгүй. Энэ төлбөргөө өгдөө шүү дээ тэр юунд. Таахгүй. Батараа. Бат. За. Багштайгаа хэрэлжсэн үү? Хэрэлжсэн. Монголын бүх уран сайхны киног үзсэн үү? Үгүй. Үгүй юу. Монгол тулгтны 100 эрхэм үзэх дуртай биз? Дуртай. Зочноор нь урыг тасанаа байгаа л үстэй. Үгүй тэр чи би бол ерөөсөө тэр тухай бол бодож байгаа. Зүгээр ямар ч сан тэрийг бол зарим нэг дугааруудын үзэхэд бол их зүгээр гоё. Ер нь аягүй сайн хөтөлгөч. Хулгай хийжсэн үү? Үгүй дээ. Хийжсэн ч юм уу? Юунд хийжсэн? Аа? Юу юм? За хийсэн гэдэг. Үгүй бол аягүй хөвчөлтэй. Бодомжинд би эцэж үзсэн үү? Зөндөө л үзлээ. Хаанаа? Улаанбаатарын хаанаа гайгүй объектууд байна ер нь бийцэж байгаа. Ой тэр чи тэгээ бас хэцүү шүү дээ. Гинт явж байгаа л шээсрээд гарч Зураг авч байгаа л ер нь тэгэл булан тойрол. Оо тойрон. Тэр чин бол одоо өстой байгаа шүү дээ. За тэгвэл ер нь ангаргийг хаана зураг авч ирэх цагдаа дагаа явж болох урдахгүй юм шүү дээ. Орлоготой энэ амжиргаатай ийм баян өрөөс ус тийм ээ. За гэртээ ороод шууд эхнэрээ үнсдэг үү? Үнсдэг. Эхнэрээ хардаж муудалцж байгаа үе байсан уу? Баггүй. Йоо муудалцдаг үгүй. Хэмжээ хардаж байгаа үстэй. Хардаж байгаа үстэй. Тэгэхээр чи тийм ээ. Ахны шоуд норч үгүй. Тийм маргааш хардаж ихээр тийм ээ. Өстой байж таарай. Би ч ерөөсөө тийм андуураа цогч уу эргээд албаар цогч үгүй өстой. Басин дотор шээж үзсэн үү? Үгүй. Нэрээ үгүй шээж хаа явсан газараа. Арайч басин дотор басин дотор бол арай шээж болохгүй хаа. Та ер нь өөрийгөө харь орны хүнээр төсөөлж байсан уу? Үгүй юм. За, эхнэрээ хууж үзсэн үү? За, ястаа үгүй. Юу үн тэр үнэ? Юу үн тэр үнэ? Хөгттэй та? Хөгттэй. Хоёр хөгттэй. Хайртай л үстэй. Хайртай. Оо. Баярлалаа, амжилттай хариуллаа. Харин одоо үзэгчтэй хамтдаа Чингүний асуултыг хамтдаа асууж хариулсан. За, Чингүнээ миний зүүн биелийг. За би өөрөө өмсөж. За, Чингүнээг одоо асуултандаа яаж хариулсан? Асуултандаа эргэц тэмдэглэзээд буруу юм уу зөврөө хариулах юм бол шууд зохиол унгаа. Та бол энэ нэвтрүүлгийг бас үзэгч түмэндээ найруулагч юм тийм ээ. Ер нь сандарч байна уу? Гайгүй юу? Сандарч байна. Хүмүүс оролцогчсон зар орохоор яагаад сандраад идэх юм бэ? Өөрөөсөө аяар сандарч байна. Та бол мэдээж одоо найруулагч юм шиг энэ биелийг бэлдсэн байгаа та тий. Тэр нь цохиж үзсэн энэгээр. Одоо цохиж үзсэн. Нэвтрүүлгийн бас яар зүгээр тест маягаар л үзсэн. Энд яг мэрэгжлийн биелийг маш хүнд цохилтоор орно. Анти чи амар зүйлийг үзчихээр сандарч байна аа. Сандарч юм байна. Сандарч байна. Тэг чи яасан амар ардын хүн лөө. За ингээд Чингүнээсээ бүгдээрээ хамтдаа асуултаа асууцгаая. Ганцаараа хэлж үзсэн үү? Үгүй юу. Ээжийнхээ ачийг хариулж чадсан болов уу? Үгүй. Хин нэгнийг хэл амаар доромжилж байсан уу? Тий. Хэнийг чи хэл амаар доромжилтээ? Тэгээд л тухайд юу гэж доромжлох вэ? Жүжигчтэй л хэл амаар юу гэж доромжлох вэ шин? Яас муу жүжиглэлт яасны өдөө хүртэл жүжигчний сургууль төгсчөөд ийм тоглож юу байдгийг гэлтэл пэмэг урсгал. Тэр нь бол гавьяатууд ардын жүжигчд яг ингээд уран бүтээлшин тоглож байхад бол залбир мэс уучлаарай гэх. Хин жүжигчд надаас залбир гэж юу? Ягаад гэвэл ерөнхий найруулагч, киноны найруулагч учраас таны хувь заяа явж байгаа шүү. Тэр хүмүүс зарчмаа мэдж байгаа учраас уучлахгүй жаа. Гэтэ уучлахгүй энэ цаашин зүгээр л ойлгоч. Наран туулцахыг хотод байсан дээр гэж бодож байна, байгаагүй дээр гэж бодож байна. Үгүй. Хэрэггүй. За баярлалаа. Эр хүний жаргал эзгүй хэрэг гэж санал хэлэх үү? Ихэнхдээ. Үгүй.
Найз хүнтэй Бага. байгаа. Найз хүнтэйгээ унтж үзсэн л үстэй. Тийм. Өчигдөр унтсан уу? Тийм. Өчигдөр. Өнөөдөр. Үгүй. Арай очил өстэй. Гандан тогтоо хоолж үзсэн л үстэй чингүнэ. Үгүй. Яаж яаж буюу ямар жишин тавилаа? Кришн. Бист. Тогтоо хоолж болдгүй юм. Тэр аваар эргэлдүүл бол боломж нь олдоогүй юм ч юм уу. Тийш явах шаардлага гараад. Ер нь бол хоол амтай хоолох сайн гэж ярьдаг шүү. Ер нь өөр амьсдаг бол хоолж заагаас нохоо гэдэг. Тагтаад дургүй юм уу? Үгүй. Хамгийн анх үерхэд болсоо хөнж тагтаа гэдэг нэртэй юм уу? Ясны том болсон. Эмэгтэй нулимсан харуулж байсан уу? Тий. Ямар үед? Гомдох ч юм уу, ууралч ч юм уу тэгэл тухайн байдлаас л. Ер нь тэгээд ер нь уран бүтээлч хүн гэдэг бол тий сэтгэл хөдлөл Амьд шүү дээ, амар шүү. Ян юу гэдэг бах тий? Хэлбэлзэлтэй. Жолооны үнэлэхтэй л үстэй. Тий. За. Өнөөдөр хүнтэй үнсэлцсэн үү? Өнөөдөр үү? Тий. Үгүй. За ахвал өгч үзсэн үү хэн нэгэнд? Үгүй. Чи баян уу? Үгүй. Гоо сайхны хагалгаанд орж үзсэн үү? Үгүй. Орох бодлоо байна уу? Үгүй. Яа. Одоо бархнаас яасан. Хүмүүс чи гоо сайхны хагалгаанд ороод царайлаг болоод байгаа юм шүү чимээ. Энэ гоосны хагалгаанд бүр царайд болчихсон. За, найз хүнд хоол хийж өгж байгаа юу одоо? Тий. Ямар хоол хийж байна? Амин гэж. Өө тэгэл янз Гараад орох материалаар. тухайд байгаа хөрөгчөнд гаранд орох материал ашиглаад тэгэл. Чи бол царайлаг шүү дээ чимээ. Хоёр зэрэг бас үерхэж үзсэн биз? Хоёр зэрэг үү? Тэ? Чи одоо ингээл энэ ч үерхэж байгаа энэ шигээ. Би гэртээ нэг шудлаа харингуудаа энэ шигээ яагаад? Аа? Үнэнгээ хэлээрэй чингүнэ. Үнэнгээ хэлээрэй, үнэнгээ хэлүүлээрэй. За тэгвэл хэрвээ үчтэй бас чингүнтэй үерхчихсэн охтуудаа давхар үе давхар үе Үнэнгээ л гэж хэлээд дугаад байна. чингүнэтэй давхар үерхэд баригдчихсэн гардуулж байсан яг тийм үе юм бол охтуудаа залгаараа дараагийн нэвтрүүлэг чингүнийг шившгийг дэлгэнэ. Хүнд холигдуулж үзсэн үү чингүнэ? Тий. Ямар хүнд яаж холигдуулваа? Өө тэгэл одоо санахгүй байна. Тэгээ амьдралд янз бүрийн л асуудал тохиолдол холтол мөнгөн дээр тэр уран бүтээл дээр тэр ярьсан хэлсэн амлаг хүрдгүйч тэр янз бүрийн асуудал байж та. Та манай нэвтрүүлгээр сандарч гин үү? Сандарч байна. Аа зөв. Энэ сандраагүй л шууд сархиж байлаа. За баярлалаа ингээд нэгдүгээр амжилттай дуслаа. Ямар сайн нэг баярлалаа. Гараа зөгч. За хайрын өсгөч. За. Баярлалаа хүмүүс ихтэй манай нэвтрүүлгийн 1-р үе өндөрлж байна. 2-р үе тун удахгүй тав хүнтэйгээ уулзах болно. 2-р үе уулзсан их хүмүүс ихтэй. Богдуулын хажууд. Эрүүл ногоон орчин. Нэр хүндийн илэрхийлэл. Хотын төвд ойр. Times Square. Оновчтой сонголт таныг илтгэх. Би өөрөө асуух гэдэг. Чамайг зэ хаан юу хийж явах бүгдийг харж байгаа шүү. Хүмэн байна уу залбот. Чи зөв сонголт хийлээ залбот.
Дуудлага. Уран сайхны кино. Өдөр бүр өргөө соён Тэнгис кино театруудаа би чамайг хайж байгаа шүү. Дуудлага ирлээ. Баярлалаа их үзэгчтэй. Сэтгүүгийн аимшигын дуудлага киноны уран бүтээлчид манай өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөө оролцоод байгаа. Киноны хадлаар жоохон үзэгчтэйгээ болцохгүй юу? Хамгийн хэцүү зураг авалт юу байсан бэ? Хамгийн хэцүү хэсэг. Гэхдээ яг ерөнхийдөө бол зүгээр миний хувьд бол би өөрөө ягаад чи Чингис намаа мэднэ. Ер нь тийм триллер, аимшиг кинонд их дуртай тий. Дандаа л тийм кино үзэж идэв. Тэгээ нэг өөрөө бас нэг тийм кинод бүтээж үзэх юмсан, ажиллаж үзэх юмсан гэж аяг боддог байсан. Тэгсэн харин нэг өдөр Чингүү маань харин нөхөн чинь нэг юм нэг амар зохиол байна гэдэг. Тэгээд надад зохиолоо үлдээгээ. Тэгээд уншиж ирсэн. Би тэгээд тэр зохиолыг уншаад ерөнхийдөө бол надад ягаад чинь тэрэн дээр оролцох тийм хүсэл төрсөн л дөө. Тэгээд их тийм айгүй тийм содон тийм сонирхолтой зохиол. Тийм. А зүгээр яг зураг авалтын хувьд гэх юм бол энэ өөрөө нэг тийм айхтар зураг авалт хийгдэхээр угаасаа юу бол надад харагдаг үл дээ. Тэгээ ямар ч сан найрагчтайгаа ярьж байгаа ямар ч гэсэн боломжийнхаа хэмжээгээр яг тэр нэг тухайн юунд одоо юу гэмдэ яг тэр тухайн юмд таарсан яг тийм зураг авалтуудыг л хийсэн л дээ. Тэгээ яг зүгээр хамгийн хэцүү зураг авалт гэх юм бол одоо яг урд ч гэсэн би бас л яг л тийм аюух тийм ус мустай зурганд орж илсэн л да. Тэгээд тэр өдөр ягаад чи миний хамгийн шантарсан хамгийн их шантарсан зураг гэх юм бол яг тэр нэг шиний нөгөө гал каматай борооны зураг. Тэр бол бас нэлээд хүн зураг болсон. Даарн тэгэл. Тийм тэгэл яг шүнжэнгөө борон дотор яагаал тэгэл. Заавал бид нар ч бол яг хөө тэгэл бид нар зогсон гут ингээл манай туслахч үрж ирэл ингээл цай халуун цай авчираад өгдөг. Би тэгээд нэг хоёр жүжигчтэй байгаа юм шиг байхгүй. Зүгээр хоёр жүжигчтэйгээ хараад би бодчихсон байхгүй. Яг яаж жүжигчин болчихоогүй ингээд тэгээд. Тэр чинь нөгөө хэцүү гэдгээр зүгээр нэг буланг нэг усжуулах бороо биш те. Хороолыг усжуулж яаж байгаа 2 3 гал команд машин ирсэн тэгээд тэр усан дуусгаас нөөцөн дуусгаас өмнө газ руу чихэлтэй авах газ зураг авах дээрээс нь хороолонд байгаа учраас тэгээд тэр хүн амьтныг унтуулах тэр хавийн одоо орчинд байгаа амьдарч байгаа улсуудыг 5 дахь нь алдуулах юм унтуулах гэдэг ч юм уу. Ерөөдөө хамгийн хүнд зураг авалт тэр гэж бодож байгаа бидний. За найруулагчийн хувьд одоо жүжигчтэй ямар сонгох шалгуурлалтаар авах ямар жүжигчтэй болов? Ерөөдөө зохиолоо би анх бичгтээ бол ерөөсөө нэг 2-3 жүжигчэндээ байхаар тэгээд хитгэн объектын дээр зураг авахаар тиймэрхүү зураг авалтай. Тэгээ яваа кино маань өөрөө тэгж таарсан. Тэгээд зохиолоо бичиж байхдаа бол хэнийг долоо болох уу яах вэ гэж бодож байгаа л ерөөдөө холборт Баянбаатар гэдэг нэрнтэй жүжигчин тэгээд урангоо Университет сангийн дорчсон. Тэгээд манай SBN-ийн хөтлөгч жүжигчин Бацая гэдэг ингээ 3 бүрэлдэхүүнтэй. Тэгээд өнцөг 3 гол төртэй юм. Ерөөсөө л 3 гол төртэй. Тэгэл масс байгаа тодорхой офистай байгаа цагдаагийн нэг хүн ч юм уу жишээ нь ингэж ороод гардаг. Кино хийх ч одоо нэлийн мөнгө зурна. Тухайн зохиолоос ажиллах. Гэхдээ үнгүй юм гэж юу яах вэ? Бүхэл юм хийх хөлсөж зардалтай учраас үнэтэй мэрэгжил. Ер нь хамтран ажилласан байгууллагуудаа бас талархлаа илэрхийлэх бол аль байгууллагууд байгаа бол хамтран ажилласан байгууллага энэ маань яг өөрөө Aurora Entertainment-ийн зохион байгуулсан анхны бүрийн хэмжээний entertainment-ийн хувьд миний хувьд бол 4-р бүрийн хэмжээний уран сайхны кино байгаа. Entertainment-ийн хувьд бол анх эхэлж явж байгаа. Тэгээд туссан байгууллага бол одоо Galt Command-ийн онцгой байдлынхан тэгэл Unitel-ийн одоо бид нэр Central Tower дээр жишээ нь офисны зураг авах ч юм уу тэгэхэд офисоо гаргаж өгсөн. Дээрээс нь Blue Money л үү те Blue Money одоо офис гэл тэгээд нисгийнхэн хичээний бид нар зураг авах нөхцөл байдлыг гаргаж. Монголд ер нь одоо олон кино өгдөж байна. Объектууд автагдж байна уу? Ер нь тэгээд объектууд ер нь хэр болцтой байна? Ер нь объектууд ер нь айгүй их давхцсан айгүй их байдаг шүү дээ. Одоо тэгэл тэр Central Tower-ын Unitel офис чинь бас ямар кинонд дэрчүүлээ яг тэр офис байж лээдэг. Тэгээ хамгийн гол нь яг хөтэ зүгээр хэрэв болдог байсан бол яг эн чинь угаасаа өөрөө яг бас айгүй их мөнгөн дээр босдог урлаг учраас тэгээ тэр үнэхээр бидэнд тэр их хангалттай хэмжээний тэр их мөнгө төгрөгөнд байдаг байсан бол бид нар барих л байсан байх л да. Тэр гой объектуудыг өөрсдөө фантази сэтгэж
Тэгээ яг уу ер нь бол тэгээд бас эн чинь хөрөнгө мөнгөтэй холбоотой учраас бас ерөнхийдөө бас айгүй их тийм одоо танил талаараа гуйж одоо тэнд туслаач ингэж ингэсэн тэгсэн тэргээл ер нь бол бас ихэнх нь бас их юун дээр явдаг урдлал юм болов гэж боддоо шүү дээ бас мөнгө төгрөгтэй холбоотой. Холбоотойгоос гадна дээрээс нь одоо Монголд жишээлбэл айгүй их тийм найз нөхдийн тус тиймэр явдаг. Тэгээ яг объектууд бол ер нь айгүй тавцдаг шүү дээ. За баярлалаа. Сайхан киноныхаа тухай бас үзэгчдтэй харанхуй мэдээлэл өгсөн та баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе бид нэр. Хоёр дахь үе гэр ах үе, хүүхэлдэйн кино, машин тэрийг одоо янз бүрийн сэдвэр байдаг. Энэ удаагийн хол та хоёр төгж байгаа сэдв бол хүүхэлдэйн киноны баатрууд байна. За энийг ямар ч тийм үг яриагаар хэлэхгүйгээр итүүтэй. Болраа. Үйл хөдлөлөөр таах юм байна. Хэнээс эхлэх үү? Чингүнээс эхлэх үү? Ангараас эхлэх үү? Хэн хавцаа эхлээд духан дээрээ барих уу? За, чингүнээс. За, чингүнээс орчих. За, чингүн таалгана. Чи ангар болохоор таалгуулна. Таалгуул. Би одоо таахна шүү дээ. Тий, чи таа. Би итүүдээ хийх юм уу? Тий, ангараг итүүдийг хийж чингүнээ үйлдэлийг харж агаад хэлэх юм биш үү тэр баатрах нэр. За ингээд билнэ үү? За. 60 секундэд 6 сарын таахтай. Хүүхэлдэйн кино ер нь хэр үздэг вэ? Ер нь үздэг кино найруулагчтай үзэн шүү. Хүүхэлдэйн кинод аягүй гоо. Судалгаа хийх Google-ийн киног хамгийн их үздэг хүмүүс юм бэ гэсэн чинь эрэгтэй хүмүүс гэж. Тэгээ тэр дондоо бүр нас бинтээс бас авах санаач байдаг үстэй тий. Гой фантастны тий. Google-ийн кино үзэх аюул туртай шүү дээ. Тэр чинь Бээжин дандаа үздэг гэсэн. Google-ийн кино чинь бас залж өгдөг гэсэн шүү тий. За ингээд билнэ үү? За. Google-ийн кинотой ойрхон байдаг. Хоёр оролцогчийн Google-ийн киноны баатруудыг хэр таахыг хамтдаа сонирхцгоё. Нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэлж байна. Цаг явлаа. За. Ой, ярихгүй шүү дээ. Огт ярихгүй шүү дээ. Ингэж мэгэл. Покахонтас. Биш ээ. Шар. Ингээд юм юутай тэгээд цэнхэр палаач шүү дээ. Ярихгүй мэй. Яаж ч чадахгүй байна. Хийж чадахгүй байна. Ай. Түү. Окей. За. Ай, амар уртсан. Үсгэж үсээ. За хоёр дууж болно. Нэрийг нэнж болохгүй. Тэ, ийм урт юм шарвстай. Тэгээ ийм эмхтэй үлгэрийн баатар. Сүүлд гарсан гол юуны сүүлд гарсан кино штэ. Мэдээж хүүхэлдэйн кино. Вальцна юу вэ? За, яа, за. Оо, нэг 7. Snow White. За. За баяр үргэлж. Тэтгэж тавьч бай. Хоёрыг тавь уу? Тэгаар цасангаа ба 7 одоо Бэтмен гэсэн хоёр эцэс гэрийн баатруудыг амжилттай талаа баяр үргэлж. Жижигшин хүмүүс чадахгүй. Би ч бас хэцүү л дээ. Харин хэцүү. Одоо энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Одоо энийг би одоо тэгээд одоо мэдгүй байл энийг одоо тэгээд 60 секунд гэж. За юу ч юм эсвэл юу гэж тайлбарлах вэ? Цагаараа. Үгүй ярихгүй гэдэг шүү дээ. Ингэж байгаа л одоо төвхөл мөнгөлийн өмсөл их хэрэгтэй. Гэх юм уу? За. Хэцүү байна хайгаа. Одоо энэ минь хард энэ минийг бол одоо яаж тайлбарлах мэдэхгүй шүү дээ. За. Яагаад өсөө бооц нүдээ ингэсэн гэж. Тэгээ чи өөр тайлбарж болохгүй гэдгээд зөвхөн итүүлэхээр чи бүр баг болчих юм чи. За ингээд одоо одоо энэ одоо болраа. Ангараг самбраа бариад чингүүнээ итүүдээр үйл хөдөлгөөнөөрөө За. Дуу шуумаараа ангараг тайлбарлана. За. Таах юм ааш. За. За ингээд цагаа бүгдээр харцгаая. Нэвтрүүлгийн 2 дугаар үеийн 2 дахь үе эхэлж байгаа хүмүүстэй. Цаг явлаа. King Kong. Дөгч. Маугли. Шуум гаргаж болно шүү дээ. Тарзан. Баяр хүргэе. Амжилттай энийг таалаа. Хний самбраа 22 секундэд хаасан байна. Дуугийн лооч орно. Юу юм бол чихэн бодох. Чихэл юм шиг шүү дээ. 35 секунд өнгөрөх гэж байна. За мэдгүй. Хоёр баатал юм шиг. За. Болцлоо. Spider-Man. Баяр хүргэе. Амжилттай 2 дахь самбарыг таалаа. Донат систем бит. За
3 секунд үлдсэн байна. Дамбо. Баяр хүргэе амжилттай цаг дуслаа. За. 1 минут хугацаанд 3 самбар амжилттай таалаа. Тэгэхээр Чингүнэ чи нилээсээ хүүхдтэй гэн үстэй юм шүү. Харин тийм байна. Энэ хоёр нь юу болчихоо? Тэгээд Туулаад тэгэхээр би нупа гэж ийм юм үү яаж мэдчихгүй шүү. Чингүнэ сайз баг хийчихгүй тэгэл. Чингүнэгийн хувьд бас ангарыг бол арай гайгүй юм таарлаа тий. Тэглээ. Наач одоо ангарыг сайн тааж байна. Хүүхдийн киноос та хоёулаа сайн үздэг юм байна. 60 секундэд Чингүнэ 3 самбар таалаа, ангараг 2 самбар тааснаар нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлөж байна их хүмүүстэй. За баярлалаа. Хормын дараа эргэн уулзцгаая. Яа. Богдуулын хажууд эрүүл ногоон орчин нэр хүндийн илэрхийлэл хотын төвд ойр Times Square оновчтой сонголт таныг илтгэх. Би өөрөө асуух гэдэг. Чамайг эзэн хаан юу хийж явах бүгдийг харж байгаа шүү. Уман байна уу залбаа. Чи зөв сонголт хийлээ залбаатай. Дуудлага уран сайхны кино. Өдөр бүр өргөө соён Тэнгис кинотеатруудаа Би чамайг харж байгаа шүү. дуудлага ирлээ. Иргэн үзэгчтэй сэтгэгүйн гайхамшиг мөн авхаалсан ба хурдвчээ шалгасан, оюун ухаанаа оролдуулсан 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 3 дугаар үед тавтай морилно. Манай өнөөдрийн зочдоор кино зурлаач ангараг, кино найруулагч Чингүнэ оролцож байна. Баяр хүргэе. 3 дугаар үед тавтай морилно таа. Баярлалаа. 3 дугаар үед маань гоё үе байгаа бас. Гэхдээ нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхээс өмнө кино руу жоохон анхаарал хандуулъя гэхөө. Киноны одоо олон кино гарч байна. Танай кино яг нийгэмд хэлэх гэж байгаа санаа, мессеж нь юу юм бэ? Аимшиг кино. Аимшиг кино ер нь бол киноч арт буюу commercial гэж л боддог. Тэгээд тэр дундаа бол манай кино бол ерөөсөө зөвхөн commercial тал руугаа байрсан. Дөрөнд бол ер нь яг хэлэх гэж байгаа ч юм уу мессеж нь гэх юм бол бүр тийм яг шууд утгаар бол байхгүй гэж хэлж болно. Гэхдээ юу гэхээр нийгэм бол бас ийм хар бараан, ийм бас сэтгүүтэй хүмүүсээр бас дүүрч байна тийм. Нийгэм сайханж байна, муу зүйлж байна гэдэг тийм. Тэр үнэтэй л аимшиг кино бол дандаа л тэр талыг амьдралын сөрөг талыг бас нэг уран сайхны аргаар илэрхийлэх нэг санаа юм гэсэн үгнээс бид нэр дуудлага гэд бүрийн хэмжээний уран сайхны киног хийсэн. Зөв. Одоо ангаргийн хувьд одоо дараагийн уран бүтээлд орсон байгаа юм. Тэгээ ерөөдөө яг яригч байгаа 2 3 том төслүүд байгаа л да. Тэгээ яг бүтээл болгочоор. Тэгээ нэг нь болохоор балетийн
урлагийн тухай кино байгаа. Нөгөөх нь болохоор Лодо Домгой Солонгос шаргачин гэдэг. Зохиолыг зохиолоор найруулагч Ардын жүжигчид зүрх найруулагчтай хамтраад их одоохонд бол ажиллаж байна. Бас нэг гараад авсан байгаа. Тий, гард авцсан. Тэгээд бас нэг одоо юу гэх юм бэ жоохон хүмүүнлэгийн тал руу гэх юм уу да. Нэг бас нэг ажилтаа дээр ажиллаж байгаа нэг богино хэмжээний нэг 4 парт 4 ангид богино хэмжээний кино. Нохор сумын өрсөлдөө хүмүүсийн тухай. Ер нь найруулагчид, зураглаачид ямар нэгэн уран бүтээлчд бас нэг өөрийн лого, имиж бүрдүүлдэг шүү дээ. Ангаргийн хувьд бол малгайгаар бүрдүүлээд нэг байна. Малгай шилээр. Тэгээ сахлаа оргуулад. Бас нэг шин имиж үз. Сахал нь ойд нэг юм уу? Энэ ч одоо төрлөختөө бараг сахалтай төрсөн. тэ бараг л бодож байна. Ста аваад малгай өмссөн шүү дээ. За нэвтрүүлгийн 3 дугаар үеийн эхний тоглолт эхлээд бэлэн болсон байна. Самбарыг ангараг өргөж, чингүүнээ ангараг тайлбарлуулж ангараг таах юм байна. За ингээд ангараг таахаар эхлэе. Энэ бол холбоо үгүйга ойролцоо утгатай үгээр нь хэлж болно. За мөн ойролцоо дуу юм уу, шүлэг юм юу гэдгийг хэрэгээр илэрхийлж болно. Зөвхөн холбоо үгийг ангарагт яг утгачлж хэлэхгүй. Нэр үг, ойролцоо утгатай үг тийм ээ. Үйл үгээр нь энэ үгийг таалцтай байгаа. За ингээд амжилтсая. За баярлалаа. 3 дугаар үеийн эхний үйл тавтай байна. Гоё хэлээ шүү. За. За яваа. Сагарлаа. Явлаа. Нарнаас юм ингээд яах. Нарны туяа. Туяа яах гэдэг. Баяр хүргэе. Энд юу гэдэг лээ? Зүрх ингээд битээр одоо нэвтрүүлэлт орохоор яаж ин гэдэг лээ. Зүрх дэлсэх цоглох биш. Өгчөө. Зүрх савлах. Үгүй. Салганах. Үгүй. Одоо нэг хүний нэгэнтэй хайр тавантай ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо яхаар зүрх яана гэдэг лээ. Зүрх Ингээд утгагүй киноны нээлт олон зүрх догдлох. Баяр хүргэе. Хоёр дахь самбарыг амжилттай таалаа. Бид нар юу өмсдөг лээ? Гутал. Тэрийг бас одоо малын юугаар хийхээ. Маш зөв тайлбарлаж байна. Төөрэ. Биш. Мал Туурай гутал гэдэг үү? гутал ямар Арьсан гутал. биш. Арьсан Ширэн гутал. 55 секунд одоо гэсэн байна. ингээд нухаал ингээд Ширэн гутал. ингээд юу идэг Цаг дууслаа харамсалтай байна. Эсгийн гутал. Малын юугаар ингээд гэдэг. За баярлалаа. 60 секундын хугацаанд амжилттай 2 самбарыг таасан байна. Баяр хүргэе. За баярлалаа. 6 таах хэрэгтэй лөө. 6 тавд рекорд юм тий. Рекорд тий. За. Эрхэм үзэгчтэй, харин одоо чингүүнээ тааж ангараг тайлбарлах хэрэгтэй байна. 1 минутын хугацаанд хичнээн самбар тайлбарлаж таахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Цаг нойлсон. Цаг явлаа. Өглөө болохоос өмнө. бүр Тэгээд бүр заах. Окей. Баяр хүргэе. Хин самбарыг амжилт. Одоо ингээд зарим үед ингээд хүн ингээд жоох ингээд үгүй ингээд нүүр ингээд улаах. За дөгчин тэгээд Ичих. нэг ингээд нэг Сандрах. ингээд штэ. Сэрүүцэх. Тайвшрах. Гэ одоо за Авраа байж. За наач нас нэг юм байна. 35 секунд хүрсэн байна. Ингээ юм дэхот нэг явдаг гардаг штэ ингээд тий тэгээд ингээд ерөөхдөө Чаар бэлдэх. тий яг тэгээд юунд гарах гэдэг лээ. За 50 байна. Амжилттай нэг самбар таасан байгаа. мэдхгүй. За юугаар харах ингээд харж. Тэг. Баяр хүргэе. За. За энийг таасан тооцъё. 1 минутын туршид амжилттай 2 самбарыг таалаа. Баяр хүргэе. За энэ Үүсэх цонхоор харах гэсэн. энэ миний нэг энэ байхгүй нүүр халууд дүү. Нүүр халаад үг. Энийг бол дөхүүлсэн шүү дээ. Тэр чи яах гэдэг үлээ гэж жоохон дэлгэрүүлээд асуусан юм тийм. Харин тий. За. За. сэрүүн зүг. Замд гарах. Энийг бол ойлгомжтой байсан шүү дээ. Уг нь ойлгомжтой. Харангийн дулдаг дуу гээл замд гарах маа. Сэрүүн зүйлийг яаж тайлбарлах вэ? Мэдхгүй даа ч тест мэдхгүй шүү. Сэрүүн зүдийг өстө мэдхгүй яаж тайлбарлах юм. Зүү тэгээд Юутай 2 дугаар цагаар холбож болох юм байна те. За баярлалаа хүмүүстээ 2 зочин маань нэвтрүүлгийн 3 дугаар үеийг амжилттай давж дуусгалаа. За баярлалаа. Хэсэг хугацааны дараа иргэ уулзъя. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгийн 4 дугаар үеийг хэлэхэд бэлэн болсон байна.
Монголын кино урлагтаас өөр өөрсдийн хувийн бас уран бүтээлээрээ үзэгч түмэндээ бэлэг барьж Монголынхон мянган үзэгчд бас бэлэг сайхан уран бүтээлийг хөргөж тийм ээ. Мянган үзэгчдийнхээ бас мэлмиг баясгасан сайхан уран бүтээл хийж байгаа. Хоёр оролцогч бол кино найруулагч Чингүнэ, кино зурлаач Ангараг байлаа. Баярлаа. За ингээд нэвтрүүлгийн 4-р үед олонний танил эрхэм хүмүүсийг үйл хөдлөл гаргаж байгаа дуу хоолой хийдэг ажил мэргэжил ахан дүүсээр нь тайлбарлан өргөсөн таах хэрэгтэй байгаа. За Чингүнэ. За Чингүнэ. Бэл нөө. Бэлээ. Цаг явлаа. За. Хуучин энийг хөтэлдэг байсан. Мэдээ. Окей. За баяр үргээ. Хуучин филармоны дарга. Авахна. Окей. Баяр үргээ. Өндөл явчих дээрээс. За Английн Чарльз. Элизабет. Эрэгтэй нөгөө хүүхд том нь залгсан. за бараг л мөндөө баг таацсан л даа. Одоо энэ нөгөө солонгосын нэг дуучин байдаг шүү нэг юм. Ямар хөө дуу мөг нь бол би мэдэхгүй. Нэг ийм өсмөстэй тэгээд солонгос юм уу? Тий солонгосын дуучин. Сая сэргээс халдж ирсэн гэсэн байсан нэрээ. Сэргээс халдж ирсэн. Тий. Мэдхгүй байсан. За окей за. Солонгос мэдхгүй. Нөгөө амьдралын эдрэг кинод үлээд те. Тэндээ тоглодог гол дүн жүжигч. Бас солонгос юм уу? Тий солонгос. киноных нь Ким. За муу Ямар Кимтэй солонгос юм бол цаг дуслаа. За баярлаа. энэ баг тагтаа шүү. Чарльз Уильям шүү дээ. Яг энэгээр нь хэлээгүй л дээ. Чарльз тий. Тий Чарльз Уильям. Фонтаж ихээр бас юу аж гадсан баг тийм ээ. Харин тэгэхээр чи тэгээ Чарльз гээд 3 асуултанд төлөв хариулсан байна л да. Асуултанд хариулаад хэдэн төгрөг хожин гэсэн юм шиг. Тэ? Нэг асуулт нь одоо ингээд 100 сая төгрөг хожин гэдэг. Одоо 300 сая төгрөг хожсон. Чигжирч байна. За баярлаа. Хэдэж чи тоог 3 За манай ухаантай ангарах 60 секундэд 3 самбар тааш. Амжилттай баяр үргээ. За харин одоо ангарах самбараа бариад. За окей. Чингүнэ таалах хэрэгтэй байгаа. Зүг. За зүг харсан байна. За нэвтрүүлгийн 4-р үеийн 2 дахь үеийг хэлж байна. За бил нөө ангараа. Бэлэн. Бэлэн. Анхаар цаг явуулаа. Би чамдаар дээр сүүлийн анги дээр тоглоо Херогийн Баатрын ихнэр. Ундрал. За. Баяр үргээ. Амжилттай хариуллаа. За миний нэр. Чингүн. За. За. Хар тэгс мөртлөө одоо амар алдартай нэг дуучин Бейонсе. За. Баяр үргээ. Балет чинь амар. Баяр үргээ. Амжилттай 30 секундэд 4 самбар таасан байна. Би мэд галгасыг алгасч болно. Дуучин домгийн өглөө бид нэр хийлгэлсэн. Харин аа. За ингээд нэг самбарыг бол харамсалтай тааж өнцсөнгөө. Тэгэхээр 60 секундэд 5 самбар амжилттай таасан байна. Баяр үргээ. За баярлалаа. Тань 5 эрхэм хүнийг тааж чадлаа тааж. Баяр үргээ. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийн 4-р үе энэ хүрээд өнгөрч байна.